Монгол дахь биеэ үнэлэлт ба хүний наймааны золиос. Английн нэр хүнд бүхий хэвлэл The Guardian нь Монголын нэгэн биеэ үнэлэгч болон хүний наймааны золиос болсон өөр нэг бүсгүйн бодит амьдралыг сурвалжилж нийтэлжээ. Тус нийтлэлээр хэн нэгний муу мухайг үзэх биш, Монголд хүмүүс яагаад биеэ үнэлэхэд хүрдэг вэ? Өнөөгийн нөхцөл байдал болон үүнээс үүдэх нийгмийн сөрөг хандлага, биеэ үнэлэх, хүний наймааны эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар харуулахыг зорьсон байна. Дээрх нийтлэлийг товчлон iTime сайтад хүргэсэн. Их сурвалжид ярилцлага өгсөн хоёр хүний нэрийг дурдсан байсан ч хүний эрх, нэр төр талаас их сурвалжуудын нэрийг өөрчлөн бичжээ. Монголд биеэ үнэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь нийгмийн доод давхаргаас гаралтай буюу маш ядуу амьдралтай байдаг аж. Тэд зөвхөн өдөр тутмын хэрэгцээний төлөө бэлэн мөнгөөр биеэ үнэлдэг. Уг нь Монгол улсад биеэ үнэлэх болон хүний наймаа хууль бус үйлдэл юм. Гэхдээ далд хэлбэр болох караоке, бар, саун, массажны газруудад биеэ үнэлэх үйл явдал өссөөр байгаа аж. Улаанбаатар хотод шөнө дунд болж байна. Нийслэлийн төв талбайн ойр байх нэгэн шөнийн зингээний газар анхмаа гэдэг бүсгүйтэй танилцлаа. Тэрээр өөрийн нэг шөнийн амьдралын талаар бидэнд хуваалцлаа. Хотын төвд байх Central Tower Office-ийн хажуугийн цэцэрлэгт хүрээлэнгээс залуус түүнийг авч ойролцоох зочид буудал руу очдог байна. Түүний баруун шанаан дээр том сорив байх бөгөөд нүрний будганч түүнийг сайтар далдалж чадахгүй байлаа. Анхмаа хүчтэй ханиалгаж байсан ч шөнийн хасах 21 хэмд гадаа зогссоор байсан юм. Өвлийн улиралд ингэж гадаа зогсох нь хэцүү байдаг бөгөөд архиар дотроо халаадгаа нуусангүй. Энэ бол Монголд биеэ үнэлэгчдийн нийтлэг дүр төрх. Монгол улс нь олон улсын хамгийн том хууль бус хүний наймаа явагддаг Орос, Хятад улсын голд байх дамжин өнгөрүүлэгч орон юм. Нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар 2014 оны байдлаар жил бүр 3,000-аас 5,000 хүн хууль бус хүний наймааны золиос болж тус улсыг дамжин өнгөрдөг гэсэн тоо гарчээ. Харин нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн судалгаагаар Монгол улсад 19,000 орчим идэвхтэй биеэ үнэлэгч байдаг гэжээ. Үүний дотор бэлгийн цөнхөд үйлчилдэг эрэгтэй биеэ үнэлэгчид ч байдаг аж. Нийслэл Улаанбаатар хот нь биеэ үнэлэгчдийн гол талбар байсаар ирсэн юм. Гэвч нийгмийн сөрөг хандлага, эсэргүүцэл болон сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжсөн уул уурхайн салбарын өөрчлөлтөөс хамааран биеэ үнэлэлт нь хөлийн бүсүүд рүү өргөн тархжээ. Уул уурхайн салбарт ажиллагчдын дийлэнх хувь нь эрчүүд байдагтай мөн холбоотой. Rio Tinto компани үйл ажиллагаа явуулдаг Өмнө Говь аймгийн хөлийн бүс нь тус улсын биеэ үнэлэлтийн шинэ цэг болсон аж. Бидний уулзсан хүмүүсийн өгүүлж байгаагаар энд хүмүүс мөнгө олох гэсэн нэг л зорилгоор цуглардаг. Тиймээс Улаанбаатар шиг нэг нэгнээ шүүмжилж элдвээр хэлэх асуудал нь харьцангуй бага байдаг гэсэн юм. Нүүрс ачсан том ачааны машинууд элсэн цөл дунд хил давхаар олноороо цоврон зогссон байх аж. Олон цагаар урт дараалалд байх жолооч нар нэгэн жижиг кафед төр зур амс хийж хооллолдог бөгөөд энэ үеэр нэгэн жолоочтой бид ярилцлаа. Түүний нэрийг Батагийн. Бата энд 3 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд маш олон биеэ үнэлэгчийг харсан байна. Дараалалд зогсож буй жолооч нарын хажуугаар машин дүүрэн биеэ үнэлэгчид зурж өнгөрөх бөгөөд хэрвээ үн ханшин тохирч чадвал ачааны машины бүхээгт биеэ үнэлэгчид нэгддэг нь энгийн үзэгдэл болсон аж. 5 толгой уурхайн орчимд биеэ үнэлдэг нэгэн бүсгүйтэй уулзлаа. Түүний нэрийг Учрал гэе. Өдгөө тэрээр 32 настай 10 орчим жил биеэ үнэлж байгаа. Учрал анхлан Улаанбаатар хотод охиноо төрснөөс хойш биеэ үнэлж эхэлсэн байна. Түүний охин болон гэр бүлийнхэн нь ийм ажил хийдэг гэдгийг нь мэддэггүй бөгөөд тогооч гэж боддог ажээ. Түүний ханшин нэг удаад бэлгийн харьцаанд ороход 50,000 төгрөг байдаг байна. Харин нэг цагаар биеэ үнэлэхэд 80,000 төгрөг бол хоногоор явхад 200,000 төгрөгийн ханштай. $1 $2,600 төгрөгтэй тэнцдэг бөгөөд нэг хоногийн төлбөр нь $30-50 гэсэн үг. Түүний үйлчлүүлэгчид буюу ачааны машины жолооч нар нь заримдаа бэлэн мөнгөгүй байх тохиолдол гардаг бөгөөд энэ үед түлшээр тооцоогоо хийдэг байна. Ийм тохиолдолд нэг удаад 40-50 литр, нэг цагт бол 100 орчим литр дизель түлш авдаг. Дараа нь тэрхүү түлшээ өөр жолоочид бэлэн мөнгө болгож зардаг.
Учир нь өөр 4-5 эмэгтэй дагуулan энд ирсэн бөгөөд тэд хамтдаа гэр түрээслэн амьдардаг. Энд түүний ард талыг ямар нэгэн хүн хариуцдаггүй байна. Тиймээс тэр өөрөө бүх мөнгөө авдаг. Урд нь тэрээр Улаанбаатарт нэгэн саунд биеэ үнэлдэг байсан бөгөөд тухайн үед ард талыг нь хариуцдаг хүмүүс түүний орлогоос тодорхой хувийг нь авдаг байжээ. Мөн тэрээр хэд хэдэн удаа цагдаад баригдаж байсан. Хэд үндсэрхэг үзэлтнүүд түүнийг зодож бусдад жигшүүлэхийн тулд үсийг нь хусаж байсан гин. Одоо энд нийслэлээс ялгаатай нь бэлгийн замын халдвар төвчөнд тусах магадлал илүү өндөр аж. Учир нь нутгийн дэлгүүрүүдэд эрэлт ихтэй байдгаас ч тэрв бэлгэвч хомос байдаг юм байна. Гэсэн хэдий ч ихэнх жолооч бэлгэвч хэрэглэхээс мөн татгалздаг гэсэн. Монгол улсад ХДХВ-гийн халдвар нийт 3 сая хүн амын тоотой харьцуулахад тэг 100% байдаг. Мөн улсаас ХДХВ-гийн үзлэг эмчилгээний зардлыг даадаг аж. Гэвч 2017 оны байдлаар халдвартай хүмүүсийн 1/3 нь л өөрийгөө дох туссан гэдгээ мэддэг байна. Хүний 8. Шведийн хууль бус хүний 8-тай тэмцэх Талита төрийн бас байгууллагын Улаанбаатар дахь салбарт бид очлоо. Энд бид хүний 8-ны золиос болсон 22 настай нэгэн охинтой танилцсан. Түүний туулсан замаас нь шалтгаалan хүсэл найдвар буюу хүслэн гээе. Хүслэн 2 жилийн турш бэлгийн мүлжилгийн золиос болсон бөгөөд энэ талаараа ярихдаа гар нь чичирч байсан юм. Харгас эрцгий хүчирхийлэлтэй гэрээсээ зугтсан тэрээр 2016 онд Улаанбаатарын төмөр замын төв вокзалын ойролцоох саунд хүчээр биеэ үнэлснээр дууссан байна. Тэрээр тэнд хүчээр ирсэн бөгөөд хэнийг ч зугтаалгахгүй гэсэндээ цонхнуудыг нь төмөр сараалжаар битүүлсэн байж. Тэнд өөр 4 бүсгүй мөн хүчээр биеэ үнэлдэг байсан. Тэднийг нэг цагт 40,000 төгрөг, 2 цагийн турш 60,000 төгрөгөөр худалддаг байж. Эзэн эмэгтэй нь хоол хувцсаар хангадаг байсан ч нэг төгрөгч гарт нь өгдөггүй байсан. Хэрэг охид бэлгийн харьцаанд орохоос татгалзбал тэднийг хүчирхийлдэг байжээ. Тэнд хэсэг байсны эцэст өөр нэгэн саунд худалдагдан очсон байна. Хүслэн тэндээсээ оргохыг завдаж байж. Гэвч баригдаад шийтгүүлсэн бөгөөд түүнийг барьсан залуус ээлж дараалан хүчирхийлсэн гин. Сүүлдээ түүнийг хил давуулан Хятад улсад аваачсан. Хэд хэдэн хотод хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ. Нэгэн үйлчлүүлэгч нь түүнийг Бээжин дэх Монголын элчин сайдын яам руу оргоход нь тусалсан байна. 2017 оны сүүлээр Талита олон улсын байгууллагын хорог дахь байранд хүслэн ирсэн юм. Тэрээр өөрийн туулж өнгөрөөсөн хар дарсан зүүчийг амьдралдаа цэг тавьж тогооч болохоор одоо суралцж байна. Гэвч нийслэлд амьдрах хүсэлгүй байгаа бөгөөд түүнийг боолчилж байсан хүмүүс түүнийг ахин олохгүй гэхээс айдаг. Талита төрийн бас байгууллагын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч тэргүүн Цэрэнчунтын Бям Бочор хэлэхдээ Монголын нийгэмд биеэ үнэлэгчид болон хүний 8-ны золиос болсон хүмүүсийг хог шаар гэж харах нь их. Хохирогчийг хамгаалах санхүүжилт ер нь байдаггүй. Төр засгаас хохирогчийг хамгаалахад нэг ч төгрөг өгөх боломжгүй гэдэг гэсэн юм. Засгийн газраас 2017 онд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 төрийн бас байгууллагын санхүүжилтийг хасжээ. Одоогоор Монголд эдгээр хохирогчдыг орогнуулах 5 байр байдаг байна. Гэвч Талитагаас бусд нь зөвхөн төр байхыг зөвшөөрдөг. Тус байгууллагууд нь зөвхөн хүний 8-ны хохирогчдод сэтгэл санааны дэмжлэг үзүүлж туслаад зогсохгүй. Өмнө нь биеэ үнэлэгч байсан хүмүүсийг нийгэмд өөрөөр байр суурь эзлэхэд нь дэмжлэг тусалцаа үзүүлдэг байна. Их сурвалж The Guardian 2019 оны 2 дугаар сарын 20. Айтом Цэгэмэн